Өдрийн мэнд. За залуужуулах бичлэг 37 хүрж байна. За тэгээд одоо 37 дахь бичлэг дээр юу анхаарч байгаа юм бэ гэхээр арай илүү шинжилэлт автаад хийх боломжтой байсан. За 35 бичлэг маань ерөөдөө бие халаалт маягтай явсан. Одоо болохоор 36 37 дахь бичлэгээс арай илүү сайжрах гэж хичээж байгаа. За мөн 100 дахь бичлэгээс бүр дахиад илүү шат нэлээ өндөр ахий гэсэн зорилготой байна. За ямар ч гэсэн бичлэгийнхаа үндсэн сэдв рүү ороход би нөгөө бэлгийн эрчим гэж сэдвийг яриадсан шүү дээ. Тэр үе сэдвийг ярихаар хүмүүс надаас жоохон айдаг, эсвэл тэ ингээ болгоомжлдог. Энэ бол зарим хүмүүсийн айдаг сэдв, зарим хүмүүсийн зүгээр ингээд хитрхи хайн ханддаг сэдв. Яг миний яг илэрхийлэх гэсэн санаа юу юм бэ гэдгийг одоо яг дүрслэе л да. Тэгэхээр өөртөө итгэх бардам зан хоёр маш хоорондоо ингээ тэ ялгаатай штэ. Тэгсэн мөртлөө ингээд анх харагдах төр төрхөөсөө ерөнхийдөө хэр эрэг байна, хэр сөрөг байна, хэр худлаа байна, хэр үнэн байна гэдгээс хамаарат яг өөртөө итгэл байна уу, эсвэл бардам зам байна уу гэдэг нь ялгардаг те. Тэрийг хэмжих олон янзын хэмжүүр байгаа. Энтэй адилхан бэлгийн эрчим гэдэг өгүүлбэр хэлэхээр энэ зүгээр жоохон хүнд өгүүлбэр болчиход байгаа. Хит хол өгүүлбэр болчиход байгаа. Энэ нөгөө нэг яг одоо мэрэгжлийн хэллэг гэсэн үг л те. Одоо жишээлбэл бид нар математикийн тоо томьёог нэгсэн ойлгодог шүү дээ. Одоо эсвэл компьютерийг гэсэн бид нар яг үндэ гар утас ингээ хэрэгэлдэг мөртлөө, худалдаж авдаг мөртлөө, ашигладаг мөртлөө бүтцийн бүгднийг нэгтэж ойлгодог тийм үү? Хүн болгон гэхдээ угаасаа ойлгох албатай биш. Гэхдээ хүн болгон аав ээж болдог. Аав ээж болохдоо гол нь зөв дүгнэлт хийхин тулд хүн ямар үе шатыг тулд юм бэ гэдэг дараалал нь шүү дээ, эстрал байна. Тэгвэл хүнд ийм 3 үе шат зайлшгүй байдаг. Энийг одоо монгол ардын зүрх засаг үгэн гэсэн хэлдэг шүү дээ. Бие засад, гэрээ засад, төрөө зас гэх. За энэ яг хаана хэрэглэж байгаас хамаарат, сонгол үеэр юм хүн хаана хэрэглэж байгаас хамаарат өөр утгад илэрхийлнэ. Одоо яг өнөөдөр миний яг илэрхийлэх гэдэг санаа яг юу юм бэ гэхээр хүнд ийм хөгжлийн 3 үе шат байна. За тэгэхээр төлөвшөх үе шат гэж байна. Ганц бие байх үе шат гэж байна тий. Анханаас шууд хостой болоод төрнө гэж аахгүй. За энэ гэдэг ойлголтжсэн ч гэсэн тэр бол мэдээж нэлээд том зүйл, том ойлголт. Зүгээр ерөнхийдөө хүнд сүнс дахин давтагдшгүй байдгүй, эсвэл үнэхээр тийм төлөвлөгдсөн байдгүй гэх мэтчлэн олон төрлийн том сэдвүүдийг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр өнөөдөр бол тэрийг ярихгүй. За гол нь яг өнөөдөр юу ярих гэдэг нь гэхээр хүнд ингээд ганц бие байх үе шат байдаг заяа. Ингээд одоо хүн 14-тэй байлаа, 15-тай байлаа. За сүүлийн хүүхдүүд яг эрт өргөчийн янз янзын тэг ингээд амьдралд илүү өрт хүрт тавьж ин тэг саваагүй байдлаар болон санаатай байдлаар. За тэр бол бас энийг бас ярих гаагүй. Гол нь яг юу ярих гэдэг юм бэ гэхээр хүнд хөгжлийн үе шат байгаа бол чи эхлээд өөрийгөө олох хэрэгтэй байхгүй юу? Өөрийгөө ойлгох хэрэгтэй, зүрхтгэлээ төлөвшүүлэх хэрэгтэй, оюун бодол санаагаа төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгээ эрэгтэй хүн гэж ямар байдгийг гэдэг тийм тодтол байгаа. За 10 жилийн хүүхд юм уу ганц бие байхдаа хүн саваагүй байж болно, алдаатай байж болно. Гэхдээ аав ээж болсон үедээ ч юм уу хин нэгний хос болсон үедээ илүү их хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэр материалын хариуцлага болон сэтгэл зүйн хариуцлага олон зүйлийг цогцоор бүтээгээд бүтээсэн үедээ хажуу талдаа яг миний хажууд хэн байх ёстой юм бэ гэдгийг маш сайн ойлгоод за тэгээ адилхан хоёр төлөвсөн хоорондоо нийлэх юм бол энэ гэр бүл бол эмх зэгцтэй үнэхэр байна. Тэгвэл нэг төлөвсөн хүн нэг хүүхэд байх юм бол энэ харилцаа хийж бүтэхгүй байхгүй юу? Тэгээ энийг яг махан биеийн сэтгэл хөдлөлөөр ч юм уу дур хүслээр хамаарад бид нар гэр бүл зохиодог. Гэтэ энэ магадлалаар бодож үтсэн гэсэн энэ алдаа гарах магадлал илүү өндөр байхгүй юу? Гэтэ яг тийм байдлаар гэр бүл сонгоод алдаагүй үзүүлэлт зөндөө байдаг. Тэ одоо бидний аав ээжрийн үед байна те хоёр чамдаан бариад нийлээд ингээ болцсон гэдэг тийм ахсаа зөндөө байдаг. Гэтэ ер нь бол яг ийм техник технологийн дэвшил болон оюун ухааны өндөр хурд руу орж байгаа үед бид нар яг яах хэрэгтэй юм бэ гэхээр эхлээд материалын байдлаа болон оюун ухааны байдлаа төлөвшүүлчихэд олцоод тэгээд хосыг сонгох хэрэгтэй. Энэ бол ингээд ойлгомжтой зүйл заяа. Гэтэ энийг ихэнх хүн ойлгодгүй. Тэгээ дараа нь боддог, бүр хожоо ухаардаг. Тэ? Яг гэвэл ингээд махан биеийн нас гэдэг зүйл, дотоод хөгжил гэдэг зүйлийг дандаа бэлэгддэг байхгүй юу? Ингээд нас нь яваад байгаа ч гэсэн төлөвшгүй яг дотор хүн байрандаа үлдчихэж болно. Өнгөрсөн цаг үедээ харгалзаатай үлдчихэж болдог. Тэгэхээр яг үндсэн санаа бол энэ дээр тийм шугам гэж байгаа. Тодорхой хэмжээний ашиг сонирхол гэж байгаа. Тодорхой хэмжээний тэ бүтээл гэж байгаа. Хосын харилцаа гэдэг бол бүтээл واخгүй юу? Хоёр талаасаа бүтээж байгаа бүтээл шүү дээ. Гэхдээ тэгээ яах юм бэ? Бид нар одоо японочууд шиг, солонгосчууд шиг амьдрах юм уу? Ганц бие амьдралаар ингээл юуж бүтэхгүй тэ цөөхөн хүүхдтэй ингэж амьдрах юм уу гэвэл үгүй. Би бол бас яг тэр харилцааг бол тэгж яг тэгэрийг шилдэггүй. Монгол хүн мэдээж сурлах чадвар өндөртэй бол чи амьд байх хэрэгцээгээ амьдралын баталгаагаа айгу хурдан болоод авчих.
Тэгээ магадгүй миний түгэж байгаа зүйлсэр ч юм уу хэрэг ойлгож чадвал шүү дээ. Ойлгож чадвал энэ чинь тодорхой хэмжээний тийм ойлгох лимит гэж байгаа. Гэхдээ би тэрийг хэлбэрчлэх гэж бүр 8 жилийн турш хичээж чинь цаашаа хичээж байгаа. Тэгээд гол нь тэн дээр хэрвээ бид нар амьдралын баталгааг олоод авчих юм бол бид нар хостой байх магадлал нь хостойгоо ингээд нүр бардам амьдрах магадлал илүү өсөх байхгүй юу та. Яг гэх юм бол чи ингээд тэ хүүхдтэй болчлаа заяа. За чи ингээд 4 5 хүүхдтэй болчлоо гэж үзье заяа. Ингээд чи Монгол амьдралаар амьдралаа 25 ч юм уу 20 20-тойдоо ч юм уу амьдрал зохиолоо тэр хүүхдтэйгээ ингээд хажуугаар нь тэ байрсаа бүх юм оллоо. Ингээд бүтээгээ явж байгаа хосоо зөндөө байна. Тэгтээ энэ үед юу үстэй юм бэ гэхээр хит их бэлгийн амьдрал төвтэй, хит махан бие төвтэй амьдрал донд юу үстэй юм бэ гэхээр хоосрол үүсдэг, үл ойлголцол үүсдэг. Тэгээ дээрэс нь ингээд бие хэмжээд иж магадгүй. Тэгэхээр чи хоосролд идэвдэхгүй байх хэрэгцээ байгаа чамд. Дараа нь чамд юу байгаа бэ гэхээр чи өхгүй байх хэрэгтэй. Тийм өхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Яагаад өхгүй байх хэрэгтэй юм бэ гэхээр чи ингээд маш олон хариуцлага байхгүй юу да. Чи тэр одоо 4 хүүхэдтэй байлаа гэхэд тэр хороод ирсэн 4 хүний амьдралын баталгаа нөмөр нөөлөг гээд үүрэг хариуцлага байгаа. Тэр хүмүүс чамааг ингээд дүүрээснаар тэгээ чамтай хамт байснараа тэр хүмүүс энэ амьдрал дээр хөлөө илүү сайн олно, зүг болох баталгаа нь бүрднэ, голч нь бүрднэ. Тэгэхээр энэ зүйлийг бүрдүүлэхийн тулд чи амьд байх хэрэгцээ байгаа байхгүй да. Тэгэхээр бид нар амьд байх хэрэгцээг олоогүй болохоор яг яв болд юм бэ гэхээр одоо Монгол дээр санаатай болон сансургүй ганц бие амьдралууд байна. Санаатай ганц бие амьдрал гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр тэгээ өвлөө ойлголцлоод байгаа байхгүй да. Тэгээ жоохон хөвгч шиг байдаг. Ингээд тэр дотоод дүүргэлт гэдэг зүйлээ аз жаргал гэдэг зүйлээ таашаалаас хайдаг те. Архинаас хайдаг. Тэ ингээд эсвэл нэг ямар нэгэн тоглоом тэгээд тэ мөрөчөд тоглоом ингээд маш олон муу жишээ зөндөө байна шүү дээ. Би одоо энийг бүгдийг ингээд жагсаавал одоо ингээд сайн ингээд амар гоё юм ярьж байгаад үргэлжлүүлээ ярих гээд олдохгүй байна л та. Тэрнээс нийгэм дээр угаасаа хогийн жишээ зөндөө байдаг. Тэрийг та дараа нь бодоод болчихсон. Тэгээд тийм жишээнүүд дээр яг юу болж байгаа юм бэ гэхээр чи жинхэнэ аз жаргал жинхэнэ төлөвшлийг олчих юм бол гэхдээ би яг одоо өөр төрөй хэлж байгаа биш. Энэ зүгээр онл бурханлаг ойлголт ярьж байгаа шүү. Яг хүн зүрхтлийн төлөвшлийг, амьдралыг, энэ сүнс гэдэг зүйлээ бидээ барьж тогтоох гэдэг зүйлийг олох боломжтой. Тийм энийг бол би маш сайн баталгаатай хэлж чадна багшийн хувьд. Харин тэн дээр бол төлөвшөл гэдэг зүйл дээр гэр бүлийн төлөвшөл, тэрүүний сурах чадвар, тэ тодорхой хэмжээний нас гэж зүйлс байна. Тэгэхээр миний тухайд болохоор хитрхи оюухан төвтэй хүн учраас ганц бие амьдрах магадлал нь жоохон ихсээд байгаа. Гэхдээ зүгээр харин махан бие төвтэй хүн байж олон тэр буруу хүн биш байхгүй юу? Хүмүүс одоо сүүлийн үед нэг зүйлийг айгүй буруу ярьж байгаа. Ингээд тэ спортлог зөө юу? Спортлог. Тэгээд тэ монголчуу. Тэгээд гэр бүсэг, тэ үр хөвгцөг хүн байх нь буруу зүйл ерөөсөө биш. Тэр хүнд харин оюухан төвтэй хүмүүс нь яг юу заах хэвтэй бэ гэхээр би тэр хүмүүст мэдээж яг тэр өөрийн осон мэдлгүүдээ заах хэвтэй. Тэр хүн буцаагаад харин биднэрт яг юу заах хэвтэй юм бэ гэхээр төлөвшөл гэж юу гэдэг юм бэ? Монгол улсаа яаж үргэлжлүүлэх юм бэ гэдэг хүнийг үр хөвгттэй хүн, үр хөвгтөө өсгөж байгаа хүн илүү хийж байгаа байхгүй да. Тэгэхээр хүн болгон гэр бүлтэй багшин бол, хүн болгон аав ээжин бол, хүн болгон хариуцлагатай байгаа юм бол амьд байх хариуцлага эзэлсэн шиг эзлээд тэг ингээд амьд байх аз жаргалаач мэдрээд, хариуцлагаач мэдрээд ингээд хамтдаа гоё амьдрах юм бол бид нар ийм амьдрал гэдэг зүйлийг тоглоом болохоо болчихно тий. Амьдрал бол тоглоом биш. Дээрэс нь барагцаагүй зүйл биш. Тоглоом шиг гоё амьдрч болно. Гэхдээ тоглох зүйлээрээ тоглоно. Тоглохгүй зүйлээрээ тоглохгүй тий. Иймэрхүү ингээд зүйлсүүдийг яг нэг удаа чсэн бодож үзээд тэгээд алдаахаасаа өмнө ухаарчих юм бол бид нар гоё амьдрнаа. Тэгээд би яг тэр залуучуудаа хэлье. Махан бие төвтэй амьдрдаг тий. Гоё спортлог, гоё найз нөхдөдтэй тэгээ нэг жоохон нааданд 3 даваатай Монгол сайхан залуучуудыг бол би мэдээж уртнаасаа гэж бодож байна. Тэгээ Монголын улс ч гэсэн маш олон болох хэрэгтэй. Гол нь чи бити тэр Монголын өөр удмыг олон болохын төлөө амьдралаа бити золиосол бүх юмаа бити золиосол тэгээ тэрүүгээсээ болоод юу болж байгаа нөхөр оюуханы хөгжил байхгүй зүрхсэтгэл нь хоосрлоор дүүрэн тэгээ тэрийг хоосрлоор дүүргий гэсэн чинь арга зам байхгүй гараад нэг арх удаг тэгээ ганцхан найзуудтайгаа уулздаг. Тэгээ болцоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг илүү томоор шийдээд илүү гоё амьдарцгаая. Тэгээ үтсэн. Залуучууд хөшлөг 37 байлаа. Тэгээд явж гисэн. Наа чиг тэнэг царай муутай ингээ бүтлгөө хүн ч гэсэн ингээ хичээгээд юм. Тэгээд надаас илүү царайлаг ухаантай хүмүүс зөндөө байгаа. Хамтаа хичээцгээе. Тэгээ үтсэн бүгд нь амжилтсан.